За 10 минут гэж ойлголоо шүү дээ. За татврын багцуулаа өргөн барьсаа гэсэн хэрэг. За гэхдээ энэ дээр бас ганц нэг юм тодруулж хэлэх зүйлүүд байна. За энэ дотор чинь үндсэндээ 4 том хууль орж иж яг багц хууль татврын реформ гэдэг энэ үзэл баримтал маань өөрөө бий болж босч ирж байгаа. Татврын суурь хууль, хувь хүний олгоо албан татврын нэг хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль, нөөтийн хууль гэдэг. За өмнө нь өргөн баригдсан байсан одоо багцаас ялгаатай нэг бол засгийн газраас дахин өргөн барьсан нь нөөтийн хуулиа бүхэлд нь татцсан байна лээ. Тэгэхээр яг энэ дээр хэлэх зүйлүүд байна. Нөгөө яг татврын багц реформ гэдэг агуулга чи ингээд алдагдчихж байгаа юм биш үү? Сүүлийн 2 жил гаруй хугацаанд хийгдсэн олон нийтийн санал асуулга хилцүүлгээр хамгийн их хөлөөлттэй байгаа хуулиуд маань одоо энэ нөөтийн хууль байна. Дараа нь аж ахуйн хувийн орлогын дотор. За гэтэл яг энэ хамгийн хүлээлттэй байгаа хуулиа эргүүлэн татчихаар яг нөөт дагсан нэг том реформ байна ингээд цуг бүр алга болчлоо. Уг нь тэхийн оронд 2 жил хилцүүлэг хийсэн олон нийт баялаг бүтээгч татвар төлөгчдийн дунд нэгэнт одоо хүлээлт бий болцсон байсан. За өмнө өргөн баригдсан байсан хуулийн дотор мөн эдгээрийг одоо тусгацсан ийм зүйлүүд байсан. Яг энэ жилийн хувьд нөөтийг татсан шалтгаан нь бол гадаад нутгад нөхцөл байдал, за татврын орлого, төсвийн нөхцөл байдлаас шалтгаалаад одоо орлоготой уялдвал татсныг бол ойлгож байна. За гэхдээ энийг арай өөр байдлаар буюу үзэл баримтал бодлогоо хадгалаад, реформ бүхэлд нь хадгалаад харин орлогод нөлөөлөхгүй байдлаар аажмаар одоо хугацааг одоо дарамт багтаагаар хойшин шийддэг ч юм уу бүр 30 оноос хэрэгжих байдлаар шийдэж болно шүү дээ. Реформо хадгалаад. За дээрэс нь мөн өргөн баригдсан байсан нөөтийн хуулийн дотор орлогод нөлөөлөхгүйгээр олон нийтийн хилцүүлгээр дэмжигдсэн хэд хэдэн чухал юм заалтууд байсан. За тухайлбал яг мөнгөн суурь руу шилжицгээе. Одоо импортлогч компаниудын гайл дээр хил дээр нөөт хураадыг татвар авдгийг болооч. За энд одоо бид борлуулалтын хугацаа өгөөч. Тодорхой хугацааны дараа ингээд нөөтөө тайлагнаад төлөөд явдаг болёо гэдэг. Энэ их маш олон жил яригдсан байсан. За энэ заалтуудыг уг нь оруулсан байсан. Энэ маань нөө бүхэлдээ татагдаад тэрэн дотор нь ингээд байхгүй болсон. За өөр нэг одоо энэ ч баг 30 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийг хамруулсан ийм хилцүүлэг болсон. Энэ нь бол худалдаа аж үйлдвэрийн шат чадны танхимуудаар дамжиж зам нь шууд аж ахуйн нэгжүүдтэй ч одоо уулзалт хийсэн зүйлүүд байгаа. Тэрэн дотор бараг 90% нь хэлжсэн нэг зүйл байгаа. Бүр онцгой анхаарал татсан. Тэр юу вэ гэвэл энэ татвар төлөгч за яг энэ ялангуяа нөөтийн татвар гэдэг маань өөрөө ийм гинжин шин чанартай ийм татвар. Аж ахуйн нэгжүүд бол зөвхөн энэ чинь суудхан дамжуулагч агентийн үүрэг гүйцэтгэдэг. Тэрнээс л эцсийн татвар төлөгч биш. Гэтэл тэр дундаас нь ингээд 40 гаруй хуулиар 40 гаруй салбарын төлөөллүүд аж ахуйн нэгжүүд бизнесүүдийг одоо татвар суудхан төлөгчөөс нь үүргээс нь бүр чөлөөлөд хайчаар тэр нөө дамжуулагч цаана байгаа урд нь байгаа аж ахуйн нэгжүүдээр энэ ч мараа торгуул болж очиод байгаа байхгүй. Тэгээ энийгээ болчихё. Бүгдээрээ одоо суудхан төлөгч болёо гэдэг энийг одоо маш хүчтэй ийм саналууд 90 гаруй хувийн хамарсан ийм зүйлүүд орж ирсэн боловч энэ нөгөө нөөтийн хуулийг татахад мөн л бас ингээ байхгүй болчих. Тэгэхээр нөгөө реформ за нэмж 1 минут тодруулъя. За ийм зүйлүүд ингээд алга болцсон харамсалтай байна. Тэгэхээр энийг одоо хилцүүлийн шатанда оруулах гэхээр энэ чинь нөгөө нэмэлт өөрчлөлт учраас тэ хуулийн татагдсан өргөн баригдаг учраас ямар ч боломжгүй болчихж байгаа юм аа. Тэгэхээр нөгөө яг олон нийтийн хүлээлттэй нийцсэн том реформ чинь ингээ байхгүй болох гэдэг шүү гэдгийг нэг хараад байгаа чинь энэ дээр юу гэж харж байна. За мөн одоо шинээр өргөн барьсан дотор за өмнө нь байгаагүй нэг үнэхээр дэмжиж болохгүй залт байна уучлаарай. Энэ нөөтийн одоо суудхан төлөгчийн босхийг 50-аас 400 сая болгож байгаа бол энэ маш том суурь бодлогын ухралт болно. Нөөтийн хууль 2005 онд анх систем өөрөө бий болсон. Тэгээд 2015 онд одоо ардсан нам засаг барьж хахад
сангийн дэд сайд бүрүүгөө ахлаад яг ий баримтд суурилсан энэ цоошин нотын системийг бий болгосон. За нэмж дахиад 1 минут. Тэгээ надад итгэхгүй бол бүрүү сайдыг дуудаад асуугаараа. Энэ систем чинь юу болчихвоо гэд. Тэгээ бүрүүгод бол одоо гавьяа тэтгэл бараг баатар өгөхөд болохоор шүү. Тэгэхээр энэ 50 сая байж байгаа 40 сая болгочихоор энэ хооронд нэг 23 мянган аж ахуйн нэгжүүд гулсаж доош орох гэж байгаа. Өөрөөр хэлбэл нөөц төлөгч биш болж ирж байна гэсэн үг. 62 мянган аж ахуйн нэгжийн түрүүн чимдээ дутуулж чинь 62 мянган аж ахуйн нэгжийн 61 мянганд манай Монгол улсад 1% татвар төлдөг. 1500 аж ахуйн нэгжил 10% татвар төлж байгаа. За тэр 61 мянган 45 мянган буюу 74% нь одоо нөөтийн бүртгэлд байдаг. 45 мянгаыг чи 23 мянган ингээд алга болчихно. 50-аас илүү нь алга болчихж байгаа байхгүй. Нэг талаар ингээд чөлөөлөх гээд байгаа юм шиг мөртлөө эн чинь өөрөө тэр аж ахуйн нэгжүүдгээ бүр хоролцож байгаа. За тэд нар одоо голцсон үеийн бэлтгэн нийлүүлэгч ийм компаниуд байдаг. За тэгвэл тэднээс худалдаж авдаг том компаниуд, том худалдааны төвүүд та нөөтгөө бол танаас авахгүй гэд тэдний чинь бүр байхгүй болгож байна. Ер нь бол санал хэллээ. Жавхлан сайд урд нь бас яг энэ бодлого хэрэгжүүлэлт олон жил болсон болохоор нэлээд асуудал сайн мэдж байгаа. Тийм учраас энэ хилцүүлгийн явцад энэ асуудлуудыг оруулах талаар ажиллаарай гэж хэлье. За гишүүд асуулт асууж үг авч асуулт хариулт авч дуслаа.